хонхорхой газарт. Одоо хүртэл миний санаанаас гардгүй нэг хөөрхөн охины түүхийг би хэн бүхэнд ярьж өгөх дуртай. Зарим нэгэнд нь сонирхолгүй санагдах үе тохиогч ихэнх нь сэтгэл догтлон нулимс тусдуулан сонсдог юм. Манайх Дундгой аймгийн 3 сайхан суманд амьдардаг байлаа. Хүүхдийн цэцэрлэг, дэлгүүр хоршоо, сумын контор руугаа явахын 10 дахь минутанд гүйгээд очдог тийм жижигхэн сум. Одоогор бол сумын тамгын газар гэсэн үг л дээ. Тухайн үед бид контор гэж ярьдаг байлаа. Өглөөний 10-аас 11 цагийн үеэст хөдөөнөөс орж ирсэн ах нар улаан цэнхэр мотоциклуудаа контор тойруулан тавьж дээлинхээ нутгийг унжуулан сумын конторын үүдээр хүн чөлөөтэй орж гарах зайгүй болтол ирээтэл сууцгаадаг байлаа. Өдөр бүр ийм төрхтэй 3 сайхан сумын минь гэрэлтүүлэх шиг нэгэн жаахан охин ирсэн юм. Манай сумын жаахан охтын нэгч өмсч байгаагүй жижигхэн цагаан дайшинцтай. Тэр дайшинц нь улаан бөмбөлгөхөн хээтэй байсныг их тод санаж байна. Үл таних охиныг сумын контор тавьчирсан базаа гих их сахал тэр дуушуу болон бууж охины хөдлөн хэд гурван гişхүр өгсөх зураа. Алуу холдцгоо. Жаахан охин хараагүй юу та нар гэж зандрахтай зэрэгцэн таавараа тамхилах эрс болжмор үрэх шиг дэрх юм босцгоо. Хэсэг хугацааны дараа базаа мөн сүр өдрүүдэн гарч ирээд ороолоо хөгшнийг рүү хөргөж өглөө. Асрамжийн газрын хүүхэд. Та нарын хэн нэг нь сэтгэл гаргаад сүү тарагд өхөлж өхнөг нь үз. Аав ээжгүй хүүхэд өлсөд цангаж яваа байлгүй гэж ёстой гэж пал хийтэл хийж лаг хийтэл моциклдөө мордоод муухай нэртэй гутаа пөргүүлэн дахиж одлоо. Ийм жаахан охин аав ээжгүй байдгаа гэж бодон жижигхэн цагаан дайшинс дэрүүлэн бацаагийн дурууд хачиг шиг наалдсан хөөрхөн охиныг гүэний араар далд ортол нь харж үлээ. Маргааш нь хүүхэд төгшөдгүй л орломоо эмээгийн босхийг илээж таргсүү өрөм ааруул зөөцгөж эхэллээ. Бэлин чиний охин юм чааваас ийм хөөрхөн охиныг тэгээд харж хандах хүн байхгүй юу? Хаанаас ирсэн гэлээ? Асрамжийн газраас. Гү тэр нь тэгээд яадаг газар юм бэ? Аав ээжгүй юм уу? Аль эсвэл аав ээж нь хаяад явсан хүүхдүүд байдаг юм гинлээ. Ямар нүгэлтэй юм? Хүүхдээ орхидог хэн байсан юм гэж зэрэг хөөрөлдөх хүмүүсийн яриаг чимээгүй сонсч нүцгэн хүүхэлдээний ширэлтсэн үсээр оролдож суусан охин. Үгүй ээ, та нар худлаа ярьж байна. Миний ээж намайг орхиж яваагүй. Ажилдаа явсан. Хот мэдэхгүй байсан болохоор төрчихсөн байхгүй юу? Нэг л өдөр намайг олоод ирнэ гэд чанга их чинь уйллаа. Амны хамжаарахгүй бурцуусан хөгшөд сандралдан охиныг тайтруулахыг дор бүрнээ хичээж хүүхдийн дэргэд буруу зөрүү ярьснаа гимшин хэн нэгнийгээ зөөлөн нудган сууцгаана. Тэдний нэг нь өврөөсөө хэд гурван чихэр гарган охинд өгөөд тэгнэ миний охин тэгнэ. Үгүй ээж нь чамайг олоод ирэх байх л да. Манай сум хотын дэргэд хамаагүй жижиг шүү дээ. Чи үүдэр хардаа. Бүх зүйл ил гэлээ. Охин бяцхан гараа тусан алах цаастай чихэр авахта нэрээ тийм шүү гэсэн шиг нүдэн гэрэлтэн инээлээ. Хэн нэгэн тэндээс ямар хөөрхөн инээдэг охин бэ? Гэхдээ хоёр хазар хонхоогоод гэдэг юм байна. Тэр мөчөөс эхлэн бидний үл таних охин хонхорхой хазарт нэртэй болсон юмдаг. Хүүхэд шуухад хөгшин хөвөөгүй л охины бүтэн нэрийг асууд сонирхож байгаагүй нь гайхмар хэрэг шүү. Бид хонхорхой хазартаа л гин. Тэр чи аал гин. Ороолоо эмээг ихээр орж гардаг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт цөөрч охин эмээ хоёр хоёулахнаа өдрийг бардаг боллоо. Охины ээж ирэх эсрэг тухай бодолж замхарсан байсан та. Манай сумын баруун хэсэгт цагаан овоо гэж нэрлэдэг толгой бий. Түүний орой дээр нэг хөшөө бий.
Шуурган дурутсан нэгдлийн малын хойноос амь хайрлалгүй явж бүрэн бүтэн авч үлдэж чадсан ээлхэг малчтад зориулсан хөшөө гэж аав минь тайлбарласан юм. Тэр хөшөөний урд хөнгөн цагаан төмрөөр хийсэн жижигхэн гэр байдаг байлаа л да. Ихэнхдээ сонирхон очиж өдөржингөө тоглодог байсансан. Хожим нь тоохоо байсан дөө. Ер нь манай сумынхан тийшээ бараг очихгүй. Харин охин орлоо эмээ хоёр үе үехэн оройд нь зогсож харагддагсан. Нэг өдөр аав ээж хоёр та нар дэви энэ тэргээр ил самрам цаг нөхцөд суухаар орлоо эмээх рүүгээ явж хонхорхоо хазарттай тоглол. Хөөрхий нийл хамтан уйдж байгаа. Өглөөх цагаан овооны оройд ганцаараа бөөж харагдсан гэлээ. Бид дуу шуу болцгон хонхорхоо хазарттай тоглохоор гүйлтлээ. Говийн нутаг 3 сайхан сум маань бүр ч илүү санагдана. Өдөржин наран талсан илсэн дээр тоглодог байсан бид гутал гэдгийг бараг мартчих. Зумда хөлнөцхөнжин. Харин хонхорхоо хацарт охид бүрийн нүд унсан хөөрхөн ягаан сандалтай. Гэвч тэр нь багтаад хөлийн бяцхан хуруунууд нь сандалныхаа үзүүрээс давж гарчээ. Багтсан эсвэл томцсон нь үл хамааран ширтэж зогсоо биднийг харж зогссон хонхорхоо хацартаа. Юугаар харсан юм? Яад юм? Миний сандал багтчихсан. Ээж минь нэрхтээ илүү гоёг аваад ирэх юм чинь. Өөл болохоос өмнө хүрээд ирнэ. Яагаад гэвэл би тэр уулын оройд зөндөө олон чихэр тавьчихсан байгаа гэх юм тэр. Бид чихрийн сургаар цагаан овооны орой руу уралдан гүйцгээлээ. Яахын зургүй овооныхоо оройд гараад ирсэндэг. Нээрэл үнэхээр олон чихэр байна. Том жижигээр нь цаасны өнгөөр нь ижилсүүлэн хоёр орноороо тавьчихж. Бас овооны өмнөх жижиг төмөр гэрийг чихрээр дүүргэсэн байх нь тэрэ. Бид ч бөөн баяруулж захаас нь шүүрч задлаад идчихв. Тэр дороос арай ядан амьсгаадан гарч ирсэн хонхорхоо хацарт чихрийн цааснуудыг харамгц чанга гэх чинь уйлж. Та нар яаж байгаа юм бэ? Би ээжтэй зориулж ин тавьсан юм. Одоо дутчлаа штэ. Ээж минь чихэр дуртай. Миний нуусан чихрийг хаанаас л хаанаас олоод иччихдэг байсан юм. Энэ тавьсан чихрүүдийг хараад хүрээд ирнэ мэдв. Бид харамсхын дээдэр харамсч болсон явдлыг аав ээжтэй бас найзуудтай хэллээ. Тэр өдрөөс хойш томчууд хонхорхоо хацарттай таарахаараа заавал чихрөв. Бид түүнийг хамтдаа явж цагаан овооны орой тавьдаг боллоо. Бүр тоолно гэж дутчихвал хиндэгнээ хардна. Гэсэн ч хөөрхий охины чихрээс идэх хүүхэд бидний дунд байгаагүй юм. Харин ч манаж хамгаална гэж. Хичнээн ч өдөр хоног өнгөрснөг бүү мэд. Нэг л мэдхэд өвсний толгой захаасаа шаралжээ. Намрын голионд царцаан ширгаантай орой байсансан. Цагаан овооныхоо оройд дан цамцтай суухад жихүүдс төрсөн ч дарахгүй сууцгаана. Хонхорхоо хацартынхан ээжийг хүлээгээд чихрээ манан сууцгааж байгаа нь тэр үлгэрийн юм шиг үйл явдал зохиож үе үехэн инээлдэж суулаа. Гэтэл хэн нэг нь гинт чанга дугаар хашгирч хараач тэр хоёр тогрог хонхорхоо хацартын ээж рүү нисэж байх нэ. Чи яаж мэдж байгаа юм? Юу гэж шувуу хүн рүү нисэж байдаг юм? Үгүй хүүгэлдэн кинонд гардаг л үстэй. Түрүүн биднийг тэр дороос ирж байхад энэ хоёр тогроо нэг юм ухаад тонголзоод байх шиг байсан юм. Яг энэ чихрээс авсан байж таараа гэхин тэр. Нээрэл жаргаж байгаа улаан туяан доогуур хоёр тогроо чихэр зун нисэх шиг санагдаж үлээ. Бидний сэтгэл зэрэг догтлон хонхортой хацартынхаа чихрийг бие биенээсээ өрсөн тоолж эхэллээ. Энд хичнээн чихэр байх ёстойг бид бүгд мэднэ. Яг 113 ширхэг байх ёстой. Ахин дахин тоолоод үзлээ. Яхааргүй 5 чихэр сох дутаж байна шүү. Тэгээд бид тогруу 100-аад явсан гэдэгт яг таг итгэсэн юмдаг. Чихэр дутсан өдрөөс хойш нэг их удалгүй сумын конторын гадаа зээл 130 машин зогсож харагдана. Манай суманд ийм машинтай хүн байдгүй.
Тэгэхээр аймгаас эсвэл хотоос ирсэн хэрэг. Нэг харахны бас л базаах сүр бадруулан явнаа. Али хошоо оцоо. Эсвэл энэ ачаа ачилцаадах гэж чангаж гашгарна. Базаахын араас хонхорхоо хазарт минь дагаж явнаа. Машины энд тэнд гарч хэсэггүйснэ кабинд нараа суучлаа. Гэхдээ тэр минь явах нэ. Ирсэн шигээ буцхна. Өнөө хөөхөн цагаан даашинзан дээр задгай ангиртээ цэнхэр цамц өмсч өгч. Би хам хур дараа гүйж идсэн. Чи явах гэж байгаа юм уу? Харин тий явла. Хот явна. Ээж минь машин унаагаа болохоор ирч чадахгүй байгаа бол тэ. Гэхдээ би нэрээ мангар хүн шүү. Ийм хол газар хүн яаж явах вэ? Гэт хацраа хөөхөн хонгойлгон инээлээ. Гэхдээ нөгөө хоёр тог руу ээж чинь олчихсан байх та. Яг тэгсэн байх. Тог руу хүн тусалдаг гэж үний юм байна л шүү дээ. Тэгээд би хот явах гэж байна. Би найзуудтайгаа уулзах чадахгүй юм шиг байна оо. Энийг хуваагаад идээрэй. Хотод зөндөө чихэр олдно. Надад хоёр байхтал болно гэд ууд дуран чихэр өглөө. Энд хэдин чихэр байгааг хэдин хүүхдэд хичнээн оногдохыг ч мэдэж байлаа. Төдөлгүй сумын маань хөгшөд цугларч хонхорхоо хацартыг ээлжлэн үнсчгээж ааруул, өрөм, сүү тараг замдаа яддаг хүнс бас болоогүй. Алгэрэн цаастаа том зөөдөн чихэр өглөө. Зээл 130 машин сүртэй наргагүй хөдөлгөд ард үлдсэн хөгшөд. Орлоогийн өрхөн бүтээлчтэй байсныг өнөө өглөө л харлаа. Өөр ир хүн байхгүй байсан юм байх та. Хөөрхий хонхорхоо хазартыг өргөж авах гээд хөөцөлдөж байсан юм билээ. Баахан бичиг бүрдүүлдэг юм гисэн. Хариугийн авч чадсангүй дээ гэхэн тэр. Тэрхэн зууртаа хонхорхоо хазартын ээж хизээч ирэхгүйг ухаарч хаашаа ч юм ганцаараа явчих байгаа найзыгаа хачин их өрөвдөж байна. Ингэртээ тэрсэн ууд дүүрэн чихрийг идэх хүсэл төрсөнгүй. Зунжингаа хамтдаа чихэр мансан хідэн нөхөд маань алсран машины араас хөл мэдэн гүйж яваа нулимсан дунд бүрэлзэж харагдана. Хамгаас хөөрхөн инээдэг хонхорхой хацартыг минь хэн гэдэг байсан юм болоо. Чангаар дуутгсан. Эрхэм сонсогчдоо, та бүхэнд хонхорхоо хацарт зохиомж сонсголоо. Бэлтгэсэн редактор Наран Гэрэл, найруулагч Жамбал Дорж, нэвтрүүлэгч Идэрч болов.